Сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Босон явдлын имжлэгтээ эргээд тавтай морил. Та бүхэнтэйгээ 2 сар гарны хугацаанд уулзсангүй намайг хүлээж үргэлж дэмждэг. Та нартаа баярлалаа. Энэ удаагийн имжлэгээрээ Солонгост болсон хэргийн талаар ярих болно. Энэхүү хэргийн хохирогчийг юуны гэдэг тэр 25 настай 300 мянга гаруй дагагчтай жүжигчин TikTok гэдэг нэг юм залуу эмэгтэй байсан. Харамсалтай нь тэр өөрийнхөө менежерийн гарт амиа алдсан байдаг. Тэр хүн нь бас TikTok дээрх түүний хамгийн их хандив өгдөг тогтмол үзэгчдийнх нь нэг байсан. Түүний энэ түүх бол инфлюенсерийн салбар хурдцтай хөгжиж өсч байгаа ч хязгаар хамгаалалт алдагдвал ямар аюултай болж болохыг сануулсан чихүүдс хүрэм амар зүйл байлаа. Контент бүтээгчдийн олонх нь анзаарахгүй өнгөрдөг манипуляц ихтэй гэрээнүүд бизнес түүний ард байгаа мүлжлгүүдийг мэдгүйгээсээ болоод хамтын ажиллагаанууд хийдэг гэдэг зүйлийг энэ хэрэгээс та бүхэн маань сонсож болно. Хэдийгээр та өөрөө инфлюенсер болох сонирхолгүй ч онлайнаар ажиллаж, онлайн орчинд оршдог бол өөрийгөө хамгаалах маш шаардлагатай гэдэг бас том сануулгыг энэ хэрэг маань өгөх болно. За ингээд үндсэмжлэгтээ орцгоё. Юуны бол 25 настай жүжигчин болохоор бэлтгэгдэж байсан залуу бүсгүй байсан. Ийм мөрөөдөлтэй олон хүн алдартай болохын тулд эхлээд сошиал орчинд нэрээ гаргаж эхэлдэг ба дуулж, cover хийж, лайв хийж, дагагч цуглуулж дараа нь сайн агентлагт орох гэж хичээдэг. Юуны TikTok дээр лайв хийдэг байсан. Тэгээ ганцаараа амьдардаг үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй байсан ба түүний TikTok нь 300 мянган дагагчтай байжээ. TikTok лайв бол олон хүн хандив өгч болох хамгийн том орчин гэж хэлж болно. Иймээс хандив авдаг хүмүүс ихэвчлэн лайв дээр үзэгчдийн хүссэн зүйлийг хийж өгдөг. Юуны бараг өдөр бүр лайв хийдэг байсан. Энд юуныгийн аавтай бичсэн Kako Talk зурвсан байна. Аав нь түүний лайвыг нь скриншот хийгээд миний охин амжилт гаргаарай гэж дэмждэг. Ар гэрийнх нь түүний маш сайн ар тал нь байж чаддаг байсан байна. Харин 9-р сарын 10-нд аав нь хит хитэн мессеж бичсэн ч түүнээс ямар ч хариу ирээгүй. 7 цагийн дараа юуны нэг жижиг хөөрхөн маягийн тимээ гэсэн эможи явуулсан байсан. Гэхдээ товчхон тэр нь жоохон хүүтэн сэжигтэй санагцсан аавд нь. Гэхдээ бид ч бас заримдаа аав ээжтэй хүүтэн мэдрэмж төрүүлэх мессеж бичдэг шүү дээ. Заримдаа ингээл амар олон юм бичсэн байнгут нь ганц 2 үгээр хариулах жишээний тэр өдрөөс хойш юуныгийн бүх холбоос нь тасарсан. За түүнээс 2 өдрийн дараа буюу 9 сарын 12-ны өдөр гэр бүл нь цагдаад мэдгдсэн. Учир нь юуны өдөр болгон лайв хийдэг, өдөр болгон холбогддог байсан. Гэтэл 2 өдөр ямар ч ор сураггүй алга болсон. Цагдаа нар юуныгийн хамгийн сүүлд харагдсан байрны CCTV-гийн бичлэгийг цуглуулад шалгасан. Тэр цагаан машинд сууж байгааг нь харсан байна. Солонгост камерууд нь бүр хаа сайгүй байдаг нь бүх хэрэг дээр харагддаг шүү дээ. Би баг өөрөө очиод үзсэн юм шиг л мэдчихэв. Цагдаа нар тэр машины дугаарыг мөрдөж хайгаад эцэст нь нэг тосгон маягийн газар хурч очсон. Тэр тосгонд очсон чинь юуныгийн цогцос ой дотроос олцсон байна. За тэгээ задлан шинжилгээгээр болохоор түүнийг боомлсон гэдэг хариу гарсан. Тэгэхээр хэн нэгэнд хорлогдсон нь тодорхой болж байна. Алга болсон талаар мэдгдснээс хойш 12 цагийн дотор цагдаа нар сэжигтнийг олсон. Тэр хүн бол Choi гэдэг хүн байсан. Тэрээр 54 настай инфлюенсерийн ертөнцид өөрийн гэсэн менежмент компанитай гэдгээрээ олонд танигдсан хүн байсан. Тэгвэл 50 гаруй насны эрэгтэй хүн яаж 20-од насны нэгэн бүсгүйтэй ингэж холбогдов гэж бүх хүмүүс гайхаж байгаа. Тэдний хооронд яг ямар харилцаа байсан юм бол нэг өдөр юуны ердийнхшгээ TikTok лайв хийжсэн. Тэгтэл Black Cat гэдэг нэртэй хэрэглэгч энэ хүн өдөр болгон түүний лайвд орж ирдэг болсон. Дараа нь түүнд хэдэн мянган долларын хандив өгдөг болсон байна. TikTok дотор үзэгчдийн хамгийн их хандив өгдөг топ чагсаалт гэж байд юм байна. Black Cat бол түүний чагсаалтын номер 1 үзэгч нь байсан. Түүнээс гадна хандивлагч нар өөрсдийн төвшин буюу левелтэй байдаг. Энэ нь тухайн аккаунтаараа амьдралынхаа туршид хэдэн төгрөг хэн хандивлсан нь бүгд харагддаг юм байна. Black Cat бол 46 дугаар түвшинээр байсан. 46 гэсэн нь ихэвчлэн $70,000 буюу 100 сая төгрөгөөс дээш хандивыг хүмүүст өгч исэн гэсэн үг. 50 дугаар түвшний хүмүүс бол $100,000 давсан байдаг. Энэ үнэхээр галзуу хэмжээ агааз. Black Cat зөвхөн юунит ч биш олон өөр инфлюенсерүүдэд VIP үзэгчээрээ танигдсан байна. Тэр хүний нэр чатанд гарч ирэхэд инфлюенсерүүд баярлдаг байсан. Учир нь тэр шууд $1,000 нь тэдэнд хандивалдаг байсан. Иймэрхүү VIP хүмүүст олон инфлюенсерүүд тэр хүнтэй харилцах боломжийг нь TikTok-оос өгөөд Kako Talk ID өгдөг. Хүсвэл надтай шууд чаталж болно гэх мэтэр. Иймээс заримдаа энэ нь амжилттай хамтын ажиллагааны эхлэл болдогч заримдаа маш эвгүй бүр аимшигтай зүйлдэж хүрэгдэг байна.
Нэг инфлюенсер Black Cat-тай танилцахад тэр нь түүнд бас $1000 өгсөн. Тэгээд тэд чадлахтаа та юу хийдэг вэ? Яаж ийм их мөнгө зарцуулдаг юм бэ гэж асуухад Black Cat би өөрийн гэсэн IT болон аяллаа бизнестэй гэж хэлдэг байсан. Ингээд л манипуляц эхэлдэг байсан. Цагдаа нар Юнигийн амьдардаг байрны CCTV-гийн буцаагаа шалгасан чинь 9-р сарын 10-ны өдөр Юни байрны нэг давхарт бууж ирэхэд Чой түүнийг угтаж байгаа дүрс гарсан. Юуны түүнийг хараад айсан юм шиг хідэн алхам ухарсан. Тэгтэл Чой гинт өвдгөлөө дурдан суудсан. 50 гаруй насны эрэгтэй хүн 25 настай охины өмнө өвдөглөн гэдэг нүд хальтрам сонин аимшигтай зүйл. Тэрний ард яг юу нуугдж байна вэ? Дараа нь тэр Юнигийн гар утсыг нь булаах гэж оролддог. Зарим хүмүүс үүнийг sugar daddy харилцаа гэж таамагладаг. Гэтэ түүний найз нөхөд гэр бүлийнх нь 100% үгүйсгсэн юуны ийм зүйлд маш дургүй карьераа ахиулахын тулд биеэ ашиглахыг эсэргүүцдэг байсан гэж хэлсэн. Нэрнгэсэл тэр тийм хүн биш байсан. Гэхдээ найз гэр бүл нь мэддэг нэг зүйл байсан. Юуны Чойгийн инфлюенсерийн менежмент агентлагт албан ёсоор хамтарч ажилладаг байсан. Хэрэг дэлгэрхэд өөр олон инфлюенсерүүд ч бас гарч ирж түүнд адилхан зүйл тохиолдсон гэж хэлж исэн олон хохирогч байгаа гэсэн. Чой тэдний амьдралд орж ирдэг, мянгаар нь хандвалдаг, за VIP өрөөнд нь байж идэг, тэгээд дугаар солилцож чадлаад дараа нь ингэж хэлдэг гинэ. Би инфлюенсерийн агентлагтай манад ороод ажиллая. Манай компани шинэ учир чи тусалвал бид орлогын усүрийг чинь нээж өгөөд чамд одоо том боломжийг бий болгож өгнө. Дагагчийг чинь маш хурдан өсгөж чадна. Би энэ салбарын хамгийн ориглоно гэж хэлдэг байсан. Ингээд хэд хэдэн инфлюенсер болон юуны дунд нь багтсан байгаа штэ. Түүний энэ с ิจ гтэй агентлагт орсон. Харин орсон даруйдаа маш сонин с ิจ гтэй болж хувирдаг байна. Чой түүнд хэлэхдээ одоо би төлөвлөгөөтэй болно. Чи өдөр бүр тогтмол цагт лайв хий, 6 цагийн лайв хийх хэрэгтэй гэж шаардсан. Ингээ юуны өдөр бүр 6 цаг лайв хийдэг байсан. Дунд нь 30 минутын завсаргаатай байдаг байсан. Дараа нь лайвын цагийг улам нэмхийг шаардсан байна. Энэ бол юуны өөрөө хүсээгүй ч Чой шахаж шаардсан. Юуны бол өөрийнхөө өсөх карьерийн төлөө түүний аманд нь батсан гэсэн үг. Чой бүр лайвын секунд бүрийг нь бүр ингээд ашиглаад чатыг нь хараад бүх юмыг нь контролддог байсан. Түүнд хэлэхдээ дуулахтаа дэлгэц рүү битгий хар, нэг үзэгчдээр хит анхаарах хэрэггүй, дуулалт ч муу байна, асуултанд их битгий хариул, энд инээ, тэнд тэг, ингэж суу, ингэж хар гэж бүгднгийн заадаг байсан. Хэрвээ юуны энэ бүгдийг ягштал биелүүлэхгүй бол Чой уурлаж толгойг нь эргэтэлж загнадаг байсан. Инфлюенсерийн агентлагууд ер нь бол чи манай агентлагийн инфлюенсерт бол лайв болон спонсоршипээс олсон орлогын 20% нь өгнө гэж тохиролцдог юм байл та. Бүгд бүтэн 8 цагийн 6-ад нь лайв хийгээд тэгээ 20% гэдэг чинь айгу муу байгаа байхгүй юу? Энэ бол салбарынхны стандарт гинэ. Харин хамгийн муу зүйл нь болохоор юуныгийн найзуудын хэлснээр Чой түүнд байршлын аппликейшн суулгацсан байсан. Тэр аппликейшнээр Чой юунийг хаашаа явж байгааг секундээр нь хардаг байсан. Ялангуяа юуны лайв дээр байхгүй гэдэг гэж байгаа. Юуныгийн найз нэг өдөр түүнийг кофе уухаар уулзъя гэж дуудсан байна. Зөвхөн нэг кофе уухын тулд юуныгийн утас 30 удаа чичирсэн гинэ. Тэгээд Чойгоос олон мессеж ирсэн байсан. Тэр мессежүүд бүгд байршлаасаа би харах ёстой хаана явна гэсэн аимшигтай шаардлагууд байсан гэж найз нь хэлсэн. Юуны байршлынхаа апыг унтраасан үед Чой түүнд юу хийж байгаа, хинтээ хаана байгаа, та хоёр юу ярьж байгаа, байршлыг нь яагаад асаахгүй байгаа гэж бичдэг байсан. Энэ үнэхээр аимшигтай бүр зүйл гэдгийг нь бүр судалсан надад сонсож байгаа та нарт ч бүр амар ээж магадгүй. Мэдээж юуныч өдөөс нь хэлдэг байсан гэж энэ чинь хитэрлээ хил хазгаарыг давлаа чи миний менежер л үсттэй би хаана явж байгааг хаана юу хийж байгааг чи бүрэн контролдох ямар шаардлагагүй гэж хэлжсэн. Тэгэхэд Чой ингэж хариулдаг байсан. Би бүх хугацаагаа чамд зориулж чиний карьерийг бодож байна. Би өдөрт 12 цаг чиний лайвыг үзэж амжилт гаргах гэсэндээ бүхнээ гаргаж байна. Чи яагаад намайг ойлгохгүй байгаа? Би чамайг охин шигэ боддог гэж хэлдэг байсан. Юуныгийн найзууд хэлэхдээ болохоор Чой юуныг эзэмшмээр байгаа нь шууд харагддаг байсан гэж хэлсэн. Энэ бол огтхонч охин шигэ боддог зүйл биш. Цэвэр нарцист, манипуляц хийсэн, кинолт тогтоох оролдлоготой бүр аимшигын зүйл байна гэж найзууд нь хэлсэн. Тэгэхээр та нарын бодлоор Чой гэж ямар хүн байсан бэ? Баян бизнесмен үү эсвэл нэг тийм нарцист гаруу? Тэр хоёрын хооронд ямар нэгэн асуудал байна уу хайр дурлалын те? Цагдаа нарын шалгаснаар болохоор Чой ерөөсө огтхонч баян хүн байгаагүй. Үнэндээ бүр эсэргээрээ өөрийнхөө шинэ байрны мөнгийг хүртэл аавынхаа данснаас хулгайлан авч түрээсээ ч төлж чаддгүй тийм хөгийн гар байсан.
Түүний байрны $10,000 барьцааны мөнгө хүртэл түүний өөрийнх нь мөнгө биш, түрээс нь $600-аас $700 хооронд байдаг. Түүнийг хүртэл удаа дараа төлөөгүй. Цагдаагийн мэдээллээр тэр хүн хэдэн зуун мянган долларын өртөө тийм хүн байсан. За энэ бүхнээс харахад сонирхолтой нь 9-р сарын 11-ний өдөр юуны алга болсон өдөр. Тэгсэн чинь тэр өдөр нь одоо тэр Чой гэх залуу байрнаасаа хөөгдөх гэжсэн гинэ. Тэгээд дээрэс нь 9-р сарын 11 бол юуны Чойд би үүнээс цааш үргэлжлүүлж чадахгүй ажлаа болиё гэж хэлсэн өдөр гинэ. За тэгээд Чой түнд чи намайг хаях гэж байна уу? Битгий тэг одоо би лавыг ганцаараа хийнэ гэж хариулсан байдаг. Тэр CCTV дээрх өвдөглөн гуйж буй дүрс чинь юуны салмаар байгаад Чой түүнийг шалж хөөж гуйж байгаа тэр мөч гинэ. Зүгээр ч нэг биш, 1 жилийн өмнө Чой өөр нэг инфлюенсерийг бие мах бодийн хүч хэрэглэн дарамтлсан хэрэгт баривчлагдчихсэн. Тэр үед бас агентлаг нэрийн доор заллингийн үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тэр бүр одоо хүртэл цагдаа дээр асуудалтай байгаа юм байна. За тэгээд яг ийм үедээ юуны хөнөөцсөн байгаа байхгүй юу? Одоо буцаад CCTV рүүгээ орцгоё. 9-р сарын 11-нд юуны Чойгийн машин цуудаг. Тэдний хооронд яг юу ярилцсан нь ерөөсөө тодорхойгүй. Юуны бол үнэхээр сайхан сэтгэлтэй бүсгүй байсан. Энэ байдлаас аль болох аятуухан гарч харилцаагаа эвтэйгэн дуусгахыг хичээсэн байх. Гэвч машин дотор Чой түнд хэд хэдэн удаа гар хүрч дараа нь боомлсон байна. Юуны 3 цаг 27 минутын орчимд лайва дуусгаад ердөө 30 минутын дараа амьсгал хураасан байдаг. Тэгэхээр ажлыг нь хийлгсэн байж тэр өдөр 9 сарын 11-ний өдөр. За дараа нь Чой гэрлүүгээ буцаж очиод орой 10 цагийн үед чемодан гаргаж ирээд нэг бус хид хідэн газраар сэлгэж явсаар эцэст нь Буужуу гэдэг аслагдсан газар руу цогцыг нь аваачаад хайсан байна. Тэр газар нь бүр гүн ой биш, хүн нүдэнд өртгөхөөр нээлттэй талбай байсан. Гэхдээ карма түүнийг тэр даруйд нь барьсан. Зүхтах гэж явахдаа зам нь маш муу учраас машин шууд нүхэнд сууж унсан. Цагдаа нар яг тэр үед нь юуныг ирэн хайж байсан. Ингээд цагдаа нар түүнийг цухтаад явж байгаад машинаа нүхнээс гарах гэж оролдож байх үед нь газар дээр нь баривчилсан. Мөрдөн байцаалтын үед тэр дандаа худлаа ярьсан. Тэгээд цагдаа нарыг хуурах гэж оролцсон, манипуляц хийх гэж оролцсон. Гэхдээ тэр бүгд нь амжилтгүй болсон. Түүний хэлсэн нэг ч өгүүлбэр нь үнэн байгаагүй. Олон хүн юуны ийм сонин хүнтэй яагаад удаан тест яагаад салж чадаагүй юм болоо гэж гайхажсэн. Сэтгэл зүйчид тайлбарладагтай болохоор Чойгийн манипуляц тодорхой хэмжээнд ажилласан. Юуны бол карьертаа үнэхээр чин сэтгэлээсээ хичээдэг, сайхан зорилготой, мөрөөдөлтэй залуу бүсгүй байсан. Ер нь бол дөнгөж карьераа эхлүүлж байгаа охтуудын хувьд мөрөөдлийнхаа төлөө буруу хүнтэй таарад тэрийг сайн зүйл гэж бодох нь түгээмэл зүйлгэн л дээ. Хэрвээ одоо болвол бидний хийсэн бүх зүйл утгагүй болно. Чи миний тусгүйгээр хизээж алдартай болохгүй. Би чамд бүхнээ зориулсан. Чи намайг одоо гомдоолоо гэх мэт буруутай түүнийг одоо буруутгсан үгнүүдийг маш ихээр хэлжсэн. Дээрээс нь энэ бүхнийхээ төлөө чи надаа өртөө гэж бүр айц төрүүлдэг байсан гэж байгаа байхгүй юу? Харин ийм хүмүүс залуу мөрөөдөлтэй охтуудыг, хохирогчдын мөрөөдлийг ашиглаж өөрийн нарцист одоо шунал тачаалаад хижээдэг ахна л те. Нөгөө талаасаа болохоор мэрэгжлийн бус хуурч тасралтгүй дарамтлж айлгаж чамайг шүүхэд өгнө, чамайг салбартаа харж ихсаалтанд оруулна, чи намайг мэдэхгүй байна уу? Би хэн бүхнийг мэднэ гэж дарамтлагдаг нь юуны амар байгаагүй. Инфлюенсерийн салбарт ер нь бол олон сэжигтэй, хуурамч, дарамттай агентлаг менежерүүдийн асуудлууд байдığım шиг байгаа. Манай Монголд ямар байдгийг мэдэхгүй. Ер нь бол ялангуяа Солонгосын одууд, модууд тэднийг хараад байхад менежерүүд, агентлагуудаас болж амиа алдчихин хэцүү байна гэсэн зүйлүүдийг хэд хэдэн удаа сонсч байсан. За өнөөдрийн хэрэг бол надад ч гэсэн айгүй хүнд туслаа. За яагаад гэвэл би тодорхой хэмжээний контент бүтээгээд байгууллагуудтай хамтарч ажилладаг. Хэдий одоо менежертэй болтлоо урт хугацааны дараа тийм болж магадгүй байгаа ч гэсэндээ маш сэрэмжтэй гэрээ контрактаа сайн хийх хэрэгтэй юм байна. Хүмүүс одоо юу хэлж байгааг нь сонсохоос гадна өөрийн гэсэн үзэл бодолтой өөрийгөө сайн контролдох хэрэгтэй байна гэдгийг маш сайн ойлгож авлаа. Тэгээд энэ охин маань үнэхээр харамсалтай амиа алдсан байна. Тэр бүр сайко гартай таарад те хэдэн мянган долларыг өгөөд тэгээд тэрнийхээ үр дүнд охиныг бүр аимшигтай байдалд оруулсан байна шүү дээ. За тэгээд өнөөдрийн хэрэг маань та нар маань юу гэж бас бодож гин комент хэсэгт доор үлдээгээрэй. За тэгээд би та нартаа дараагийн бичлэгүүдээрээ илүү сонирхолтой зүйл бэлтгийг хичээх болно. Та нар маань хэрвээ энэ бичлэг таалагдвал хэрвээ та subscribe дараагүй бол дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.